За ер нь бол сүүлийн 2 жилийн хугацаанд улсын их хурлаас бол одоо энэ татварын орчныг сайжруулах чиглэлээр олон ажлууд хийсэн. За энэ өрөөнд маш олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. За энд одоо маш олон 170 мянган санал ирсэн. За эндээс 52% нь бол ерөөсөө л татварын хувь хэмжээг бууруулж өгөөч гэдэг санал ирсэн. За 10% нь болохоор ер нь одоогийн татварын одоо хууль тогтоомжийн ойлгомжгүй байдал нь ажил хэрэг явуулахад хүндрэлтэй байна гэдэг асуудлыг ярьсан. За тэгээд 20 гаруй хувь нь болохоор бүгдээрээ жигд шудраг татвар төлдөг болё гэсэн ийм саналыг бол тавьсан байсан. За тэгээд засгийн газраас өргөн барьсан төсөл дээр болохоор ерөнхийдөө татварын хувь хэмжээг бууруулахтай холбоотой санал бол харьцангуй бага байна гэж бол ер нь ард иргэдчдэр одоо манай ажлын секторын саналуудаа ирүүлсэн. Тийм учраас болохоор ерөнхийдөө 50 гаруй хувь нь татварын хувь хэмжээг бууруулаач гэдэг санал тавиад хахад хувь хэмжээ буур санал орж ирэхгүй байгаа нь өөрөө учир дутагдaltaй байна гэж бол ажлын хэсгийн ахлагчийн хувьд бол үзэж байгаа. Ялангуяа одоо нагд ашигтай холбоотой татварыг давхардуулж авч байна. Тийм учраас нагд ашиг нэг удаа татварыг нэг л удаа авдаг энэ чиглэлээр нь ажиллавал яасан бэ гэсэн иймэрхүү саналууд бол ирж байна. За нэмэгдсэн уртгийн албан татвартай холбоотойгоор бол одоо янз бүрийн одоо саналууд бол иргэдээсчдэр аж ахуйн нэгдээс бол ирсэн. Гэхдээ одоо хамгийн гол асуудал бол юу гэж ярьж байна вэ гэхээр бүгдээрээ жиг татвараа шудраг төлдөг болох бол одоо хамгийн нэг нэмрийн асуудал байна гэж бол ялангуяа бизнес эрхтний хувьд бол тавьж байгаа. Засгийн газар бол одоо татварын багц хуулийг нэмэлт өөрчлөлтийн төслөө буцаан татж байгаа. Тэгээд одоо манай ажлын хэсгээс бас иргэдээс аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, бизнес эрхтний төлөөлөл тийм ээ танхим бизнесийн зөвлөлүүд за мөн одоо олон одоо татварын чиглэлээр мэргэсэн хүмүүсийн саналыг авсан байсан. Энэ саналуудыг нэгтгээд бид нар засгийн газарт за энэ чиглэлээр ийм өөрчлөлтийг оруулах дээр саналууд ирсэн. Энэ дотроос энэ үл илүү оруулах нь зөв чухал байна гэдэг ийм саналаа бол одоо засгийн газарт бас манай ажлын хэсгийн зүгээс бол дүгнэлтээ хийж өгнө.